Маш өндөр амжилттай их орондоо эргэж ирсэнд баяр хүргэе. Тулааныхаа сэтгэлдээ уулзаж. Энэ Монголын тулааны шилдэг тамирчтай холбоо MJL1 гэдэг тэмцээний 2021 оны авраг их оргил. За ингээд юу хэлсэн гэхээр бид нар одоо 16 жил манай холбоо байгуулагдаж 16 жил One Championship-ийн 2 дэлхийн авраг төрсөн байна. Эхнийх нь бол багш Наран Тунгалаг Монгол Улсын гавь тамирчин, дараагийнх нь бол инх оргил болж байна. Тэгэхээр энэ дээр бас нэг юм сайн онцч хэлгсэн. Тулааны урлаг хүн сурахын тулд, Muay бокс сурахын тулд, Thai бокс сурахын тулд Тайландд очиж бэлтгэл хийдэг тийм ээ. Жижигцүү сурахын тулд одоо Бразил ч юм уу тийм Америкт очиж бэлтгэл хийдэг. Энэ бол ингээгүй. Ганцхан Монголдо бэлтгэл хийсэн. Энэ бол Монгол школ. Тулааны урлаг холимог тулаан дотроо орж ирж байгаа. Наран Тунгалагын одоо би бас нэр дурдж хэлмээр байна л да. Наран Тунгалагын шанс MMA. Энэ бол шанс MMA дээр бэлтгэгдсэн Монгол тамирчин Монгол хүнийг өөрийнхөө одоо тэр техникээрээ сойж, өөрийнхөө техник арга барилаараа зааж иж дэлхийн авраг болгож чадсан. Энэ бол Монгол школ. Одоо ингээд шин түүх бичиж чинь гэсэн. Яагаад гэвэл 2014 оноос 11 жилийн дараа дэлхийн авраг боллоо. Иннээс цааш маш олон хүмүүнийн дэлхийн авраг төрөх маш өндөр магадлалтай. Яагаад гэвэл бид нар харлаа шүү дээ. Монгол багш яаж заагаад яаж дэлхийн авраг болгож чадчих. Энтэй ижилхэн шавнар маш их гарч ирсэн. Гарч ирэх байх гэж би бол бодож байна. Гэхдээ ер нь бол үйл ажиллагаа явуулаад эн чинь инх оргилчин гэх чинь 2021 оны авраг тийм үү? Ингээд цаашаа явсаар байгаад тулаан одоо ингээд тэмцээн хийх болгон хүний чадвар сайжирж идэг. Авраг бол нэг удаа аврага хамгаалчаад нэг удаа аврага аваад нэг удаа аврага хамгаалсан. Ингээд мөн гадаадд Орос улсад бас тулаан хийсэн. Тэгэхээр аврагуудын бол өөрснийх нь тэр багшийн зааж байгаа мэрэгжлийн төвшөнд хүрсэн багш зааж байгаа дэлхийн авраг зааж байгаа тэр л хамгийн дэд оргил байлаа. Энэ дэлхийн аврагыг хүлээж одоо багшд нь эхлээд юу ирж байгаа шүү дээ, имэйл ирж байгаа. Тэгээд түрүү 10 сард надтай уулзаа за дэлхийн аврагаар тоглоод дэлхийн аврагын бүсний төлөө тулдахаар болсон шүү. Одоохондоо чимээгүй яг батлагдж байгаа юм бол одоохондоо батлагтааг байна. Батлагдахаар нь өгшөө хэлээ тэгжсэн. Гэхдээ тэр үед бол багш нь бол дотроо бодсон бах. Яаж тулдах вэ? Яах вэ? Арга барилаа. Мэдээж дэлхийн аврагын төлөө хинч тулдахыг хүснэ. Тэр санал хүн болгонд ирдэхгүй. Тэгэхээр энд бол одоо шанд MMA тунга темийн тамирчинд бол тунга багшд нь бол Монгол Улсын гавь тамирчин Наран Тунгалагад маш том шанс байсан. Энэ шансаа эдгээр бол 100% биелүүлж чадсан. Ер нь бол ийм штэ дэлхийн аврагын өмнөөс тоглосон энэ хүн буцаад дэлхийн аврагын төлөө тоглох магадлал маш өндөр. Яагаад гэвэл нэг төвчж байгаа байхгүй юу? Тэгэхдээ тулаан бол 6 сарын дараа санал тавигдах. Яг бол мэрэгжлийн тулаан эсний дараа 6 сар амардаг байхгүй. Тэрний дараа хинтээ тулдна гэдэг нь тодорхой. Тэр болт нэг бэрхшээлгийн плей эдгэж байна. Тэгэхээр манай авраг бол яг л ижилхэн одоо маргаашнаасаа одоо авраг болоход амархан аврагыг хамгаалахад хэцүү гэдэг шүү дээ. Тэгэхээр маргаашнаас бас л ингээд нэг 7 хоног амраад дахиад дараагийнхаа бэлтгэлдээ ороосоо тий аврагын мэдээж хэрэг багш нь өөрөө бас дотроо бодож байгаас өөрөө бас аврагын хамгаалж 2-3 удаа тулаан хийсэн ийм тамирчин байгаа. Тулааны урлаг гэдэг бол маш сайхан зүйл. Хүн хизээж сураад дуустдаггүй. Тулааны маш олон төрлүүд байдаг. Тэрүүн дээр холимог тулаан гэдэг нь янз янзын одоо үйлдэл байгаа шүү дээ. Барилдана, босоогоос тулдана, хэвтээгээс барилдана. Энийг сурах юм бол та бүхэн хичээгээрээ. Энэ бол заавал мэрэгжлийн тамирчин болох биш. Өөрийнх нь нэгдүгürt эрүүл мэндийг бод. Өөрөө хөдөлгөөнтэй сайн байна гэдэг чинь гайхалтай зүйл байхгүй. Эрүүл байна гэдэг бол гайхалтай бас нэгэн жаргал. Тулааны урлагийн Монголын тулааны шилдэг тамирчдын холбоог 2009 онд үүсгэн байгуулагдсан. Түүнээс хойш дэмжижсэн бүх үе үеийн ерөнхийлөгч, дид ерөнхийлөгч нарт баярлалаа. Та нарын өгсөн хөрөнгөөр бид нар олон сайхан тэмцээн зохиогоод тэрнээс гарсан дэлхийн аварга нь эхний дэлхийн аварга нь энэ шүү. Хоёр дахь дэлхийн аварга нь энэ шүү гэж хэлмээр байна. Баярлалаа, маш их баярлалаа.